Сайн байцгаана үзэгчдээ хөтлөгч Сүхбай байна. Мосдох гишүүнээс бусадтай хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар ийхүү эхэлж байна. Өнөөдрийн дугаарын ивент итгэгчээр Team Bark ажиллаж байна. 2 дахин бага сахар, 2 дахин их аз. За айлнаас нохоо шивгатагаас нунаа. Нэгдүгээр хорооллын арт талын автозамын хашлага буюу боржуурыг мөрөө тавьсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулад байгаа билээ. Харин энэхүү мөрий боржуурын талаар манай редакцийн Галактикийн ухааны квант Empiric доктор процессор эс удлаачийн анализыг сонсцгоё. За хотын төгжрэлдээ нэн яралтай одоо шаардагдаж байгаа тийм ээ. Одоо энэ хотын ялгамжтай байдлын талаар минимум максимумын талаар одоо та бүхэнд танилцуулъя тийм ээ. Одоо хотын төгжрэл чинь өөрөө одоо ингээд минимум болон максимум гэсэн одоо хоёр төрөлд байгаа. За энэ дээр бол нэгдүгээр хороол маань одоо максимумд орж байгаа юм одоо манай нэгдүгээр хороол. За энэ манай геометри төлөвлөлтийн элемент маань бол одоо өөрөө цаанаасаа нэг тийм одоо ялгамжтай байдлаас үүссэн. За энийг одоо манай хэд харахаараа одоо нэг жоохон ойроос хараад байна. Энийг өндрөөс тоол харах хэрэгтэй байдаг. За энэ тоолоос харж иж энэ чинь одоо дээрээсээ одоо энэ зам маань ямар хийцлэлтэй, ямар бүтэцтэй, ямар одоо ялгамжтай байдлаар минимум болон максимумын ялгаа нь гарч байгаас харагдаж байгаа. Энэ маш максимум төсөл байсан. Энэ бордюрийн тэр нэг мөрөлт бол маш максимум ойлголт тийм ээ. За энэ IQ-гаараа бодоод үзэх юм бол энэ дээдлээс ингэж харангуут энэ маань Монгол улсын газрын зураг тийм ээ нэг ингэсэн байдаг шүү тийм ээ. Ингээд харах юм бол Монголын газрын зураг шиг харагдаж байгаа. Энэ маань одоо бас өв соёл болох магадлал өндөр. Нэгдүгürt. За хоёрдугаард бол энэ маань өөрөө одоо энэ сайн харах юм бол одоо нэгдүгээр хороололтод одоо зундаа их бороо орно тийм ээ. Бороо маань ингээд хоошоогоо ингээд ус маань уурсахаараа нэг юм шууд урсах гад байсан. Энийг нь одоо бид нар хурдын саар болж тийм ээ. Энд нь ингээд нэг юм гол шиг болгож ингэж хурдыг саар тийшээ одоо хэн нэгэн юмаа унгалаа гэхэд тийм ээ. Араас нэг гүйж авч амжихгүй нөө шүү дээ. Тэгэхээр энд нь ингээд одоо тусдын болоод тийм ээ. Тэнд нь сааруулад хурдыг ингээд сааруулах зорилготой одоо нэг юм одоо геометри төлөвлөлтийн элементийг оруулсан байт юм аа. За энэс гадна за одоо өөр нь одоо тийм ээ. Сайн анзаарах юм бол энэ маань одоо хурд сааруулах зорилготой. Хурд сааруулах шүү. Хурд сааруулах зорилготой гэдэг маань одоо юу вэ гэхээр могоо маань өөрөө ингэж мөрөлдөж явдаг тийм ээ. Ингээд мөрөлдөж явдаг ингээд мөрөлдөж явж байгаа шүү дээ. Ингээд мөрөлдөж явж байгаа. За энэ мөрөлдөж явж байгаа могоо маань яадаг гэхээр хурдалж чаддаг. За энийг болонгууд дэлхийн тийм ээ одоо ингээд VSC буюу одоо тийм ээ World Snake Competition-аас одоо ингээд одоо Nokia брендийн нэг алдартай одоо энэ судалгаагаар хийгдэд 1998 онд туслана. 98 онд энэ маань батлагдаад могоо хурдалдаггүй гэсэн нэг тийм онол гарсан байдаг. Тэгэхээр одоо яг энэтэй адилхан одоо энэ мөрөлдсөн зам маань хурдлах ямарч боломжгүй. Тэгэхээр одоо энэ манай геометри төлөвлөлтийн элемент маань ерөөсөө тэр чигээр энэ нэгслээс ахуулаад одоо энэ хүмүүсийн нүдэнд харагдаж байгаа харагдсаасаа л зүгээр хөнгөцгөөнд дүгнэгдээд байгаа юм. Ухах юм бол маш олон юм одоо судалгаагаар судлагдсан. Тэгэхээр одоо дургу байгаа ч юм уу хараад жоохон игдүүдж байгаа хүмүүс маань бүгдээрээ одоо юу гэдгийг геометртэй муу тоондоо жоохон дургу тийм ээ геометр орж ирэнгүүт томьёо орж ирээд одоо маш олон одоо хичээл ойлгохоо байсан ч юм уу тийм ээ тийм стрессний гаралтай одоо нэг тийм өвсөдий байх магадлалтай өндөртэй байгаа учраас одоо ер нь бол яг судлаач нар бол яг энийг сайхан ингээд судлаад минимум максимумын тогтооход голын голдол чинь ийм байдгийм шүү одоо энэ яг энэ мөрөлт чинь ийм байдгийм шүү гэд одоо ингээд бүр ингээд үү VCA одоо 1998-аас одоо ингээд сайхан жишээ аваад татсан байдаг юм а. Тэгэхээр бидний одоо энэ сайхан new wave битгий slow motion болгоч юм анахан. Тэгэхээр одоо энэ нэг сайхан судалгааг бүгдээрээ харлаа танилцуулаад тааж гэсэн та нартай одоо яг юм үнэн бодит мэдээллийг хүргэж явах болно. За баярлалаа. Манай шогийн үрдийн өнөөдрийн дугаарын ивент итгэгчээр Team Bark ажиллаж байгаа билээ. 2 дахин бага сахар, 2 дахин их аз Team Bark суулаад худалдаа эхэллээ. Та Team Bark лаазтай бүтээгдэхүүн худалдан аваад Team Bark цэгийн мэн хаягаар баримтаа бүртгүүлэн суулаад оролцоорой. Тэгээд сар бүрийн супер шагналуудыг эзэн болох боломжтой. За жишээ нь би энэ чи CU-гээс сая Team Bark авчаад одоо баримтаа уншуулах гэж байна. Та бүхэнд шууд зааврыг харуулчих. За Team Bark цэг юм байна. Дарлаа. Уншууллаа. За ингээд л болоо. Ерөнхийдөө 6 дугаар сарын супер шагналууд нь iPhone 17, цахилгаан скутер 2 азтан, ундаг дугуй 2 азтан, мөн 10 азтан тус бүр 200 мянган төгрөг, 20 азтан тус бүр 100 мянган төгрөгийн шагналын эзэн болох боломж танд байна. Амжилт хүсье. Мишель жирэмсэн болжээ. Энэ талаар арт түмний үзэл бодлыг сонсцгоё. Сайн байцгаана арт түмээ.
Мишель жирэмсэн болсон байна. Та энэ талаар таны үзэл бодол. Ямар Мишель? Мэдгүй. Баярлалаа, суралцсан бэлтэг байлаа. Hey yo, sup guys, rapper Jinzy студид ирсэн байна. За ингээд энэ 7 хоногийн Arc location бол ресторан тодорсон байна. За ингээд манай рестораны Arc location-ы number 5 5 дугаар байранд орсон хүн бол жалир гэж хоолоо иддэг хүмүүс. Чи ямар дуурж идэх юм бэ? Ямар ингэ дуурж идэх юм бэ? Яасан? Түр ингээд чи. Йоо, болио би. Йоо, ямар муухан сонсогдсон бэ? За ингээд чартын 4-р байранд бол чанга дуучмыг гаргадаг хүмүүс тодорсон байна. Айч ухаа. Өө чимээгүй газар хүсээдээ үлж идэр номын сан руугаа зайл хөө. Энэ тоо баажсан юм шүү. Яа, бас л чихэн чиртэй шүү. За ингээ 3 дугаар байранд бол харьяа хийсэн зөөгчнөр орсон байна. Харьяа. Зөөгчнөр. Зөөгч энэ бохрын цэвэрлээд өгч шүү. Ийм зөөгчнөр ч бас хэцүү шүү. Бүр хөс гоцчлаа байна. За ингээ чартын 2 дугаар байранд бол яг эсрэгээрээ зөөгчнөрийг доор дүүждэг хүмүүс тодорсон байна. Ой зөөгч. Ой зөөгч ơi. Ой явдаг паднуус хой. Яав хурдлаач юм захиалъя. Ой яав нь хонх мох байдаг юм уу? Паднуусаа. Таги. За ингээд бидний хүсэх хүлээсэн чартын number 1. Энэ бол мэдээж тооцоогоо илгөө мөрдөг хүмүүс. Тэдэнд баяр үргийнх нь ашаамд ихтэй тэд нар 1-р байранд орлоо. Яа, өстө янз ярах биш. Хөөш. Чамгунгүй юм. Баггүй. Яг ойлоо. Тэгэл сураагүй юм чи тэгэл. Тамхилаа гэж хэлээд мөрч. Тэгд. За тий. За ингээд студид Team Bark байлаа 2 дахин баг сахар 2 дахин их аз. Унгарчууд татварын мөнгөөрөө өөрсдөө доромжлуулсан кино хийлгэлээ хэмээн дургуутсан байна. Тэд хэлэхдээ бидний төлсөн татварын мөнгөөр өөрсдөө алж хядуулж бүслүүлэн зовж буй кино хийх ямар хэрэг байна вэ гэжээ. Энэхүү кинонд Батхан болон Монголын эзэнт гүрний Европ дахь байлдан дагуулалт гардаг бөгөөд гол дүрд Болд, Цэрэн Болд, Зол Боот, Барс лавг, Бат төр, Баяр Бат, Сононго зэрэг чадварлаг уран бүтээлчид ажилласан байна. Та бүхэн тус киног Мо ТV-гээс хүлээн авч үзээрэй. Дуучин хишиг далаа буудуулжээ. Энэхүү хэргийн талаар сурвалжлагч Пелдаг гэрчээс нь тодруулж байна. Сайн байцгаана үзэгчдээ дуучин хишиг дадаа буудуулсан талаар мэдээллийг гэрчээс нь хэдүүлээ бүгдээр тодруулцгаая. Сайн байна уу? Та дуучин хишиг далааг буудуулахад ингээд хажууд нь байсан гэрч гэж яриад байна л да. Энэ талаар би байгаагүй л дээ. Тийм үү. Тэр үе та нэсэн бол Би ширээний ард байсан. ааха. Ямар ч байсан хажууд нь байгаагүй маань ширээний ард байсан юм байна. Баярлаа. Сурвалжсан бэлтэг байлаа. Энэхүү аимшигт хэргийн дүрс бичлэгийг үздэцгээе. Зүрх судасны өвчтөй болон жирэмсэн хүмүүс үзхийг хориглоно. Бол унагаар ганган босноо фак ап зүгэл anything. Хүш манайха юу халаад байгаа юм бэ? Утгүйсэн мө. Шогийн урдын зочны булан эхэлж байна. Өнөөдрийн зочноор
Rapper Thunder. За өдрийн мэнд. За хоёлоо тоглоом тоглох уу? За сонь сайхан юу байна да? 50-да тоглолтын бэлтгэлгээл бас яг шаалгуулаа л гэж нэг Зөв 5 сарын 23 гэдэг чи одоо 2-7 хоногийн дараа 5-тад тарж гинөө хагас сайн тарж байна уу? хагасаа тарж байгаа. Асуу өдөр UB марафонт өдөр шүү дээ. автомашинг өдөр. Тий. Хүмүүс оройн шууд алхаж байгаад шууд тоглолт руу явах нь. Хүмүүсийг дээлтэй ирээрээ гээд байгаа нэг учир бас юу байгаа бол Дийлтэй юу? тий. Яг зүгээр тэгэл яхтай бас дээлтэй ирвэл гоё юм болов гэж бодлоо гэхгүй. Нөгөө дээлтэй ирэх чинь тэгээ яг агуулгын өөрөө тэнгэрий гэдэг нэг үндэсний хэм маяг ер нь ойлсон төсөлчтэй юм чинь үндэсний одоо хөгжим өв соёлыг ямар нэг байдлаар орчин үеийн хөгжимтэй ойлоод тэгээд клипэн дээрээ бид нар бол түүгийн ямар нэг хэсгүүд үзүүлж байгаа. Тэнгүүтээ тэрнтэйгээ холбогдуулаад бас нэг өв соёлтойгоо хамаатуулж байгаа юм л да. Тэгээд ер нь нэг наадам шиг юм болох болов уу гэж тэгээд гордоол дээлтэй ирээрээ гэсэн. Зөв. Манай харахад Хүмүүс бас тийх байгаа би ажил хийсэн юм чинь. За, Raptimberg-ийн хамгийн сайн яваа гэд гадуур яриад яваад байгаа энэ юм болоо. ингэж хэлж байгаа болохоор Юу гэж бодож байна? хамгийн сайн яваа. Тэ. Гадуур тэгээд яриад яваад байна гинэ тэгээд нэг үзэгч маань асуугаад өгч гисэн. Raptimberg-ийн хамгийн сайн яваа. Эцсийн шүү манайхаа. Одоо ер нь Мега Raptimberg гэж байна уу? Мега юу? Шахахгүй. Мега Бранд тгийг баха. Энэ дөр манай нэг үзэгчлэлт гэсэн. одоо тэгвэл мэдхгүй юм да. Яг хамгийн сайн яваа муу гэх юм шашинд. Одоо яг хамгийн нөгөө итгэвтэй байгаа гэх юм болоо. Нөгөө ий чинь бол тэгэл хаяал ингээл одоо мабиг бас юма хийгээч гэл яриа л явж байгаа. Гар бол бас жоо барьцсан уу те. Дарцсан. Одоо би харах юм шиг нэрээ те. Оо бид нар ч нэрээ Саад ч бас бид хоёр одоо бас нэг юм хий гэж ярьсны нилээ хэдэн жилийн ой болж байна. 10 жил ойд дээр байгаа дуудаараа. Гисэр бид хоёр сая дуу хийсэн. Тийм бэлээ. Rapper Wolfison-тэй хамт би story ярьсан юм байна. Бид бас нилээ олон жил яг тэгэл нөгөө нэг цаадах чинь бас лейбл гээл ер нь тэгэж явж байгаа л. Тохиолын ямар нэг байдлаар боломж нь бүрдээгүй гэдэг бол одоо л яг болж штт. Backyard хэрэг Мига төрүүлсэн бол Rapper Descent дуулахдаа Backyard бранд төрүүлсэн уучлаарай Descent гэж хэлэх дуулах байсан болов уу? Тандра гэдэг. Би сая ингэсэн байна. Чи Descent. Тийм Tundra. Тандра гэдэг. Тэ. Үгүй л дээ. Ягаад гэвч чи ингээд уртлын сүүл холболт нь Нига байсан болохоор тэгээд Мега сүүл холболтод ингээд шалгаж чинь гэсэн. Чи уул нь яг бранд руу яг бас нэг юм хальт хийлт биш зүгээр яг сүүл холбохын тулд л ашигласан юм шүү дээ нэрийг. Ер нь бол би бол тийм л гэж бодож байгаа шүү дээ. Тэрнээс одоо Мегаг цаа чин тэхгүй шүү дээ. Тэнгүүд Нига гэжсэн Тандра гэхэр сонирн байгаа шүү дээ. Яг өмнө нэг юм тийм Сандра ч юм уу те Танра ч юм уу Хамтра ч юм уу тийм юм илсэн байсан бол одоо бас магадгүй л те. Тийм байна. Мега гэхдээ ялсан бол. Тэг ялсан бол тийм хэрвээ тийм илсэн байсан бол тэгээд яг нэг уртлын сүүл холболтноос болчих жоог л үдэл гэж бодоод шүү дээ. Баярлаа. За үргэлжлүүлээд шууд 5 мас гардаг байгаа шүү. Сүүлийн үед ер нь Монгол аж ах уу те үг түүхээ одоо гаргасан дуу клип хийгээд байна. Энэ яагаад тэгж хийгээд байна? Энэ хиний захиалга ба? Дээд тэнгэрээс захиалга ирээд байна уу? Эсвэл одоо Хөөе. Булхац цаараа. Чи нэг чи бас ярен юм би харин за саний асуултыг сонсно дахиад хэлгөө. сонсон л доо. За. За тийм би газраас 3-ын зөв шүү дээ одоо. Ингээд залаатай тий. Тэр үү? Одоо тэгэл хин нэгнээс зэрлэг буусан гэвэл тэнгэрээс буусан л гэж юу өөрөө өөртөө итгүүлээд байгаа шүү дээ. Ер нь зүгээр ягаад ч нэг бид нар тайгад очих клип хийсэн шүү дээ. Тэгээд тэндээсээ хойш тэгэл зүгээр дуртай болцсон гэх юм уу. Нэг юм одоо байгаль руу явах ямар нэгэн тийм тэгээд түүхийн юм уншаад одоо түүхтэй холбоотой юмуд мэдээж тэгэл байгальд л очиж байгаа. Хотод ингээ байгаад байхгүй шүү дээ. Тэгээд байгаль руу явах нь ч гэсэн ер нь таалагдаад нэг юм холтэй хотоос хол авахаар ер нь стресс үүдэн шүү дээ. Тэгэл ямар нэг байдлаар явж байгаа л яг хийдэг болсон. Бүр яг ийм учраас одоо ингэж зориод тэнгэрийн мэнгэрий гэхээс илүүтэй анх бол зүгээр тайг руу дуудаж очиод тэгэл тэнчэнэ дуу гээ тэрэндээ таалагдаад тэр явцдаа судалж явах та ер нь ингээд ийм үндэсний хэм маягтай ийм юм а хүмүүст ингэж өвлүүлж үлдээх хэрэгтэй юм байна. Одоо яг дүүнерт бас сонсомоор юм байна. Тэгээ ийм гоё уран сайхны кино шиг ингээ харах ч юм бол хүмүүс яг
бүр яг өөрийнхөө ойлгох хэлээр гоё хүлээж авах юм байна. Тэр үеийн түүхүүд юм гоё сонирхолтой болох юм байна гэдэг үүднээс л ингээл яваад байгаа. Зөв. Өвжи бро нэг тайзан дээр байхдаа годом модом дулаа шаагаад гэж нэг хэлжсэн те. Тэрнээс хойш юу годом дуулахаа бэлдсэн байна уу яаж юм? Тэрнээс хойшоо. Тэрнээс хойш шууд тэнгэр лүү. Гэхдээ тэрнээс өмнө ч ер нь нэг тийм амар ч олон ч годом модом ер нь бол дуулаагүй л дээ. Гэтэ би өөрөө ер нь угаасаа тэгэл годмод л өссөн л дөө. Бид нар бүгд л. Тэ. Тэр годмыг бас тэгэхээр шууд минийх гэж болохгүй юм байна да. Тий, одоо годомж бол ер нь бүгдийг ч яг тэр годомж нь толгойд ч одоо би гэж гэх гэдэг бол. Чи аль годом яах? Би харанхуу гэх штэ. Би яг зүү ороод Минжи хангаа гэх годом. Минжи хангаа. Тий. Заарсан. За гоё. Жүжигчний карьерийг бас ер нь одоо бас эхлүүлсэн байгаа. Тэгээд одоо энийг үргэлжлүүлж ер нь явах. Үгүй шүү дээ. Миний жүжигчний карьер эхлээл дууссан байдэн шүү дээ. Тий. Hopeful production. Тий. Надад жүжигчний карьер гэж бол байхгүй. Эхлээ дууссан бидээ. Чиний хайж байна. Чи ч нөгөө хамгийн сүүлд танахаа одоо нэг юунаас шиг кинонд орсон юм уу? Нөгөө шинэ жилийн кино. Орсон. Малкогын хоолой ангит болон зомбид кино зөвхөн өөрсдийнхөө кинонд л би явах байх шүү. Яа дүүртийг кинонд орж байна. Амбиц. Киноны санал ирэхгүй бол өөрсдөө хий гэдэг урайны доор л зөвлөлтөө тэр нь гоё л доо. Мөнгөгүй хүн тоглолт хийдгүү, мөнгөтэй хүн тоглолт хийдэг гэдэг одоо нэг промотер хэлсэн. Тэгээд одоо мөнгөтэй юм бол яг ч тоглолт хийж байгаа юм бол мөнгөтэй юм бол яг ч тоглолт хийж байгаа юм бол гэж байна. Тэр мөнгөө тоглолт хийх гээд үрчиж байгаа байхгүй. Ааха. Тэрийг буцаагаад. Тэгээд тэрийгээ буцааж аваад дахиад уран бүтээл хийх бол тоглолт хийж байна. Ийм л. Дээрээс нь чинь хөрөнгө. Тэгээд одоо тайлгын чи одоо яг ч нэвтрүүлэг хийж байгаа лээ. Тэнд буудуулгацсан байгаа зү. Тэрийн шалтгаан яг үнэ. Буудуулгацсан. Тэгээ иймэрхүү байдалтай байна. Цаа чи яагаад нэвтрүүлэг хийж байгааг мэдэхгүй байхад би яагаад тоглолт хийж байгааг бас ингээд шууд хэлэхэд бас хэцүү тийм ээ. Хүмүүс яг зур дуртай юмаа хийгээл явж байгаа тэгэл. За энийг баярлалаа. Энэ яг гоё маас болох юм байна. За дараагийнх нь ч гэсэн бас юу вэ? Үзрэгч бас багаараа тоглохгүй шүү. Нэгээрээ тоглоог бодчихж. За авлаа. За тоглоом нь дондор одоо нэг тоглоом явъя да. Эсвэл хариул гэдэг тоглоом. Тэгээд юу юм? Пи юу гүү шүү дээ. Тэрийг заавал алкоголоор тоглох алба байхгүй шүү дээ. За сонгон эсвэл ууна гэдэг байгаа тий. Сая барьч байж юу? Барьчлаа. За десант гэх байх. Гэхдээ Big G эсвэл десант гинэ. Тэгэл чи сая хэлчихлээ л дээ. Тэ. Тэгэхээр ч одоо би явах нь шүү дээ. За би явах. Baby на эсвэл Muchi. За. Ой. Сах. Сэ. Снэм бол. Тийм байна те. Мөчиж сайхан битээ шүү. Одоо тийч яг халзаа ах болон цоомоо ах гинэ. Cheers. Бокс. Бокс. Дарж хожигдохоор барьж хожигддаг гэж бас байдаг да. Барьж хожигдохоор дарж хожигдтал та. За одоо чи бодлоор барьцсан дөөр. Дарч дөөр. Иш тоглолтын дээр юу моллов дуулвал яг аа. Моллов дуулвал болох монил байх. Байгаа юм болоо асуух байх. Ер нь бол болно шүү дээ. Моны айцсан. Моны харин ер нь уулзаг жоох удаад байгаа маа. За шууд ингэ дарч идэв. Молловыг тийм дуулж боллох байхаа.
All Boys ягаад өөр хөлж байгаа. Яасан бол харин мэдэх юм байна уу? Яач юу? Шогийн өөр тэгээ жоохон завгүй л байгаа юм байна л да. Чи нэг буудаанд нуудах ганц шууны. За. Цаасан шоу гэж хүмүүс андуурдаг ганц шоу. Ганц шуу тий. За. Тэр юу юм дуусна энэ тэнд. Дулсан шүү. Сэх дулсан. Яаж амар байна. Нуу амар хүмүүс чинь бүр клевчгээ аваад шидчихлээ. Тэр яаж вэ? Тэрийг шууд би ингээд энэ мэдрэмжийг гаргах гэсэн ба гэд Моны хэлсэн чинь шууд Моны үгийг нь бичээд тэгээ шууд гаргаад өгсөн. Моны бичсэн юм тий. Тэр нь Моны бичиж өгсөн шүү. Бүгдийг. Тэс би жаагаар шаатж байгаа шүү тий. Тэг би бол ингээд тавцаа байгаа шүү дээ. Жаагаар шаацсан. Нэг хүн байхгүй шүү дээ. Хүн байгаа. Хүн байгаа юм уу? Хүн байгаа юм байна. Одоо тэг надад байж таарч байгаа юм шүү дээ. Газар мод дуусч байгаа юм шиг. Нэр хүн байгаа юм. Нэрээ байгаа. Энэ байгаа шүү дээ манайхан. За үт. За шууд үтсэ. Чи тэр шиг доонод юм үргэлжлүүлж хийхгүйсэн. Биш. Чи яаж нэ? Юу тавьж байгаа шүү дээ. Ингэнгүүтээ тэгэл 11-р хүн тэгээд ингээд тасч байгаа. За. За ярилцлага сайхан болж өндөрлөө. Ингээд дуусчих юм уу? Тэхүү. За Тэгэхээр 5 сарын 23-нд ямарчсан цэнгэлтхийг хамгийн ихэнд дүүр энэ жил одоо хамгийн ихэнд дүүрэх үүргийг авсан байгаа мó да тий. Тий, яг 23-наас өмнөөр тоглолт байхгүй тий. байгаа. Байна уу? 5 сарын 22-нд Morning Star-ын тоглолт байгаа. Ав. Morning Star ч бас Цаа чин дүүрэж чадах баха тий. Тий. Rock. Цааш дүүрчих уу. За тэгвэл бас Morning Star-д амжилт хүсье үзэж ивэл тэгээд 5 сарын 23-нд тоглолт шоу та нарт амжилт хүсье. Баярлалаа. Урилгыг хүлээж авсанд баярлалаа. Тэгээд би бас бодлоо. Юм Монголоор тэр нэг рил хийх юм уу гэж бодлоо. Лок шиг үү? Ганаа амар шахах. За 5 сарын 23-нд молоовор уулзцгаая. Хов живний болон эхэлж байна. Манай ураа бол хов живэнд хотороо живий билээ. Студид надтай хов бацгаар хов базагч мөн панелист Ану ирсэн байна. Та бүхэн маань цагаагаар уншигчаар нь мэдэх бах. За юу байна бэ? Тайван юу байна? Тайван. За сонь сайхан хов базаа. За юуны юмныг тулах чи байна тийм. Cheers. За сонь сайхан сож байгаа чи юу байна? Гадуур яаж юм? Зөндөө юм байна. Зөндөө байна. Хордог. Бүр сонс хүлээж тэсгүй нэ за эхнээс нь. За эхнээс нь эхэллээ та. За. AI аягүй хөшөөд штэ. Тийм. Чи нөгөө нэг төөгөө 116-ны Бүч чин төөгөө тийм. тэр чинь нэштэй сүүлийн үед AI-г бүр төгс ашигладаг болоод Зөө. зөндөө олон бичлэг. Одоо энэ нөгөө Blue Sky эдрээс унж байгаа бичлэг хийгээд Өдөр чи жиг юм биш юм уу? биш харин бичлэг байсан юм байна. Оо. Тэгээд цагдаагийн ерхий газраас хүүхдүүдийг ийм буруу зүйл дуруудтаад байна гэж анхаарал өгсөн бэл. Оо би тэр чинь бүр супер баатар болцсон болов уу гэд өчигдөр нэг бичлэг цацагдсан байхаар нь үзэн чинь нэг 6 давхраас үлгэдэй хөхт носож шууд авраад тэгээд ээжд нь өгж байгаа бичлэг харчаад ваа бол та төөгөө гэж би бодоодсэн шүү Тэггүй юм билий. Би бас энэ ч юу алж байна гэж гайхсан чинь тэгээ яалцчгүй ер нь бол хүүхдүүд хараад дуурайх магадaltaй л. Тэг хүүхдүүд чинь тэр ээ тэр жинхэнэ хоёрыг ялгаж чадахгүй шүү дээ. Би хүүхдэл ялгаж чадахгүй байгаа юм чинь. Өдөр тэгвэл бас цагдаагийн ерхий газар зөвл юм байсан юм байна тийм. Тэгэхгүй бол нэрээ би ч бас Лүскээс унж болд юм болоо гэж бодоодсэн. Чеки чан шиг. Барайж болохгүй. Тэр бол аюултай зүйл байхгүй юу? Ингэж анхаараас нь миний хувьд аль зүг гэж ядаж байгаа. Оо тэр бас нэг Lamborghini нэг машин дээр очсон байсан нэг AI үгүй гэд хэрэлдээд байсан. Би төөгөө шинэ машин авсан гэсэн чинь бас AI юм уу? Бас AI. Гэтэ яг бодох чинь амьдрал дээр айгу үнэтэй машин унаад тийм шиг үлээ. Хөө тийм үү ямар гонч сууж үзсэн үү? Yes, За дараагийн аваа. Зя өөр сан сайхан. Хөөе нэг илчлэн гээд бүр янз охин гараад иржээ. Манай нөгөө нэг цэнгүүн гişүүн биш үү? Залуу. Зя. Тэр ч одоо согоо янзаг гэдгээр нь түн мэдж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн чинь миний ганц краш гэдэг. манай цэнгүүн чинь янзаг нэрээ алдчихж. Оо хоёр дуурай носч юм уу? Үгүй ээ, өөр охин гараад ирсэн. Харин одоо нэгт тэр нь орж ийн гэсэн үг шүү дээ. Хин бас нэг улс төрийн баг юм уу? Тийм улс төрийн ардсан намын нэрийн бичгийн дарга гэж. Оо за. Их төлхөн. Оо окей. Ээж нь наран туяа гişүү. Юу вэ? Наараа чинь одоо юу том охины нааш нөхөртэй ч гэсэн юм уу? Үгүй тэр наара биш ээ. За. Өөр наран туяа. Наран туяагийн гişүүн бас байна. Өмнө байсан юм уу? Одоо гişүүн биш болсон юм. Өөр нөхөртэй байсан юм байна шүү манайхаа. Нэг төлхөөний нараа шүү дээ.
Үу. Энэ Ямар- яаж бүтээгдэхэр бурхны зурсан зураг шиг Аж идэх юм бол. 20 20 идэх юм байна идэх. лээ. Яасан. Гадаадд сургууль мургал төгсөн айгүй боловсрал өндөртэй. Амар хөрх охин мэлэн тэгээд. Зөө янзгаа. Унаач бүр юу гэнэ янзаг алдраа наран туяагийн охин их төлгөөнд аллаа гинэ. Угаасаа тийм Цэнгүүн хов гişүү жимний одоо мэдээ тий. бүр байна наа чин тий. Мэдээ болгоцсон Цэнгүүн байна. гişүүн тэгээд янз бүр нэрээ алдсан лээ. За яг хөө гэхдээ би цэнгүүн гişүүнийг крашсан хэврэл байна уу? Хэрэг үзчихвэл та минь нэг ч юу миний хувьд. Нэг төлгөөн мөлгөөн бол яг хөө гэхдээ их төлгөөн бас ирэх үл ирэх нь л дээ. За зайлшгүй хөрх юм байна. Танилцахгүй юу? Танилцалгүй яа гэм бэ шууд танилцсан шүү дээ. Тийм шүү дээ хөрх охин багц. За тэр яг За окей. дараагийн Өөр сонсоо. Хэрүүл мэрүүл юм байна уу? Муухай. К юу штэ бүжигчин. За. Миний X Zeko А чимсэн болсон байл шүү. хүүе хинээс вэ? Юм ангартаа нөхрөөсөө л ээж таард юм байна. Аа. Жимс болсон юм тий. Зөө тэгвэл нэг Тэгээд тэр хоёр чинь салаад нэлээд удаж байгаа. Кай ч бас хүүхэдтэй болсон шүү дээ тий. тийм үү? Тийм хүүхэдтэй шүү дээ. Хүнээс байгаа хүүхэдтэй болсон. Одоо Zeko хүүхэдтэй алж байгаа юм байна. Тэгэнгүүтээ дахиад дараагийн явна шүү дээ. Би чи гинжиндээ хамтраад дуу гаргасан. тийм би сонссон. Чин тэр дуун дээр хөвгнүүдийг сонссон уу? Сонссон. Жи нилээн дээс хийсэн байл шүү дээ. Тийм. Чи нөгөө нэг татарын мөнх чулуун гээд тэр чинь нэрээ солиулаад мөнх чулуун татар болгож улсын бүртгэлээр солиулсан шүү дээ. Тийм. Тэгсэн чинь жи сонгуулийн сэлгийн цувах гад нэрээ сольсон гэдэг нэ. Оо. Хариуг нь өгсөн заяа тэр За. мөнх чулуун. Юу гэж өгсөн гэсэн чинь би нэрээ солиогүй жи. Харин зүгээр нэрээ нэмсэн гэж хэлсэн байгаа юм да. Энэ ч одоо тэгээд нэмэх солих хоёр одоо ялгаагүй шүү дээ болно. Нэрээс Яг тийм нэг бодлын жигийн бас зөвч юм шиг нөгөө талын бас мөнхчлөөний зөвч юм шиг. За мэдгүй. би ч тэр мөх чулууных нь бичлэг нь үзсэн. Тэгсэн чинь тэгээд Хэлээд бол яг манай жи маань бол намайг яг хийсэнгээ хүмүүс найзууд хэлсэн. Тэгээ би бол нэрээ солиогүй, нэрээ нэмсэн байгаа. Сонгуул цэлгээ болж орохын тулд төрсөн нэрээ солихгүй. Намайг одоо дугрын мөнх чулуун татаар гэдэг нэрлэх ёстой. Тэгэхээр бол манараа рэпер жи маань бол жоохон буруу андуурж бас дийссэн байлээ. Гэхдээ би бол одоо тийм хэрүүлэр одоо уран бүтээл хийдэг хүн биш манай татар хандлага бол тийм учраас одоо хариу үйлдэл хийхгүй. Хэрвээ шаардлага үүсвэл одоо харин жинхэнэ одоо юуны дэмжээн дээр гардаг юм те. Одоо боксинг дэмжээн дээр гардаг юм уу яад юм те. Өрн дууддаг юм уу яад юм. Одоо тэгж асуудлыг шийднөхөөс би бол хэрүүлэр шийдэхгүй л гэж бодож байгаа. үгүй ч одоо рэперүүд ч одоо хоорондоо дислэлт гэдэг чинь угаасаа анханасаа энэ түүхэнд тул байсаар л ирсэн юмсан. Тийм. Өөр бас нэг хүн рүү дис хийсэн байсан шүү дээ. Руки руу. Яг мартчихжээ. Би тэр чинь ойлгохтой руки гэж ойлгоогүй. Руки гэж угаасаа хамгийн доогуур гэсэн одоо тий руки суг гэсэн үг шүү дээ. Тэгээд би өөрөөр хэлэхдээ жи ах маань би тийм сугуудын левел биш шүү гэж хэлж байгаа болов гэсэн чинь. Руки гэдэг хүннийх нь нэрлүү юм уу те? Яг би бол ингэж бодсон юм. Руки чи яг хөө хүн 91 нураал Ирнэг алдаад. Ирнэг алдаал эрэг нэг нураал. Сохтуудаа нэг машин барьж авч ягаад хүн эрэгтэй хүн чинь бас бухимдаад стресстэй тий лайв хийсэн. Тэгтээ тэгж бас болохгүй байхаа. Тэгээд чи одоо согтуу байсан. Тэгээд лайв. Зазан мэдхгүй ээ. Тэгэл ажлынхан ч яг гэхдээ ирнэг алдаад үз гэдэг үгийг нэг удаа ашиглаж болно. Гэхдээ олон дахин алдаад байвал энэ үг утгагүй шүү дээ. Монголчууд одоо тэгэж шүү. Тэгээд тэр нөгөө эхнэрээ загнах яах молохгүй. Сиюд хүн зодохгүй гэж хэлдэг л үгэн дээр нь. Тэнгүүт ингээ бодоод үзэнгүүт яг рукитэй таарад байна. Тэгэхээр би жиах руки руу дайрсан болоо тал гэж бодсон. Тийм юм байна. Тийм би тэр гэж ойлгохтой руки левел гэхээр хамгийн доод зинда тэр левел яриад байгаа юм болоо гэж. Үнэлээс юм байна л. За гэхдээ яг үннийг нь бас хинч мэдэхгүй юм байна. Гэхдээ тэр дууных нь яг тэ эхнэрээ ингэхгүй би хүнтэй муудалцахгүй гэдэг хаар бодоход тэр хүн рүү бас хандсан юм байна. Зөв. Тэг гой хоорондоо уулзралцгаар нэстэй юм. Тийм ээ, эвтэй багт бас хүчтэй гэдэг шүү дээ. Манай өвгд эзэн. Нааша цаашаа шүү дээ. Зөө. Нааша цаашаагийн хоёрыг Instagram дээр нэгнийгээ дагахаа болцсон гэсэн хов гадуур яваадах юм. Үгүй юм. Чи сонсноо. Юу вэ? Би хоол хэдэд хоол тийм Instagram толцсон. Нааша цаашаа гээд нөгөө хоёр контент хийдэг ихнэр нөхөр хоёр идэв шүү дээ. Тэр очиж наах ингэжсэн юм аа. Ковид үед л үү дээ. Нөгөө ийм бичлэгээр гарч ирсэн байхгүй. Чи сайн надаа гоё мавж өгөн ингэснүү дээ гэсэн бичлэгээр гарч ирсэн байхгүй. Сүүлд бас нэг нөгөө орон дотроо нэг юм ихтэй киномаг ингэснүүдээ гээд нэг ихлээдсэн. Тэр үү? Тэр хоёр. Тэр чинь шалуу. Тэр чинь сая сүүл гарч ирсэн шүү дээ. Нааша цаашаа орчин бүр хэдэн жилийн өмнөөс гарч ирсэн. Наад охин ч юм болохоор яа нөгөө биений хөл таараа тэгээ миний хөл тасчихсан гэдэгсэн. За чи биш. Өөр. Энэ хоёр хос тэгээд бие биенээ дагахаа болцсон гэдэг юм. Тэгэхгүй тэр нь яг баталгаагүй. Гэтэ зүгээр гадуур тийм хов яриад хүмүүс айгүй хов ярьдаг.
Тэгээ гадуурчаад өвчнөө л хов байхын хүмүүс ч яаж чах яасан ч их хов живээ ярьдیں۔ Харин тийм ээ угаасаа манай хот ч хов жимэнд живэх дуртай л да. Тэгээд манай ураа бас угаасаа хот жимэнд хов жимэд хотоороо живьяа л гэдэг байгаа. За найз тэгвэл өөр юмгүй. Өөр юм. Дараа дахиад зөндөө хов жив энэ тэндээс цоглуулж байгаа тийм заяа. Чи ярин гоё чих бүр алтуулгаарай дараа заяа. Тийм манайхан бас үсэх гэж байгаа. За cheers. Хойлоо нэг ингээд очих нэг хуучин шиг. Вайн ч сайхан шүү. За тэгвэл болонгай нөрөд өндөрлөх үү? За тэгээ. За манайхан тэгээд ховжины болон энэ нөрөд өндөрлөж байна. Хотоороо хов жимэнд живцгээл надтай хамт хов базагч мөн панелист Ана байла. Дараагийн дугаараар уулзцгаая. Байтаа. Шогбос мэдээний цаг эхэллээ. Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны 69-р их хурал боллоо. Энэхүү хурлын үр дүнд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараагаар Эс Баяр цогт сонгогдлоо. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Эс Баяр цогт нэр дэвших өндөр магадлалтай гэж зарим хүмүүс үзээд байгаа юм. Энэ удаагийн сонгуулиудын өмнө бол зохион байгуулалтын асуудлаа зангидж орох нь бол зүйтэй юм байна гэж ингэж үзээд ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллах саналыг нь бол хүлээж авсан. Тийм учраас 27-28 онд ялах энэ бол миний хүсэл биш. Энэ бол нийт монголчуудын захиалга. Ардчилсан намын заавал хийх ёстой ажил. Би энэ 27-28 онд ялах нь бол зөвхөн Ардчилсан намын ялалт гэж үзэхгүй байгаа. Үнэхээр бол улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа зовж байгаа, улс орн маань хөгжиж дэвшээсэй гэж хүсэж байгаа нийт монголчуудын ялалт байх ёстой гэж би өөртөө үзэж байгаа. Зөв зүгээр байсан явган хүний замыг хуулж буй бичлэг олонний дургуутслыг хүргээд байна. Жил болгон ийм аргаар мөнгө идэгдэх нь нотлогдоод байхад яаж чадахгүй байгаадаа иргэд бухимдалтай байна. Нэгэн иргэний бичлэгийг хамтдаа үзцгээе. Зөв зүгээр байгаа замыг ингээд дараа хаан уулын 19 дээр яагаад авч байгаа гэхээр мэдэхгүй гинэ. Хөгийн юм аа. Хэрэгтэй газар нь шинээр тавин байна гэж шүү дээ. Дахиад шинээр тавин. Мөнгөтэй байгаа шүү. Автобусны цонхоор тамхи татаж буй иргэний бичлэг олонний дургуутслыг хүргээд байгаа билээ. Иргэд түүнийг цэвэр цусны орк хэмээн тодорхойлоод байгаа юм. Даатгалын компаниудын үйл ажиллагаанд бухимдсан иргэн үзэл бодлоо илэрхийлсэн нь олонний анхаарлыг татаад байна. Тухайн иргэний бичлэгийг үздэцгээе. Энэ тэгээд хөөе. Даатгалын газруудаа та нар биш үү? Та нар битгий худлаа реклам хийж. Сар 2 сар хүлээлгэн таныг гэж хийж заа юу. Тэр реклам дээр 2 сар таныг хүлээлгэж ягаад таны мөнгийг олгож болно, олохгүй ч байж болно гэж хий. Ер нь тэр нь хамаагүй шулуухан. Бага ангийн үсгэлийн баяр орон даяар болж байгаа билээ. Нэгэн хүүгийн хөөрдөн бичлэг олонний игдэг хүргээд байна. Өрччих байна. Тулаа дөрөв үгүй амдэрчтэй. дахиад уншаарай. Өрччих байна. Тулаа Өрччих байна. Тулаа юу гэдэг бишээ. Үнсүсүүд байна. Үнэгүй гэдэг бишээ. Өргөжсөн дэгээтэй уусах би байна. Та бүхний хүсэг хүлээсэн цагаагаарын мэдээ хүрэх цаг боллоо. Цагаагаарын мэдээг надтай хамт сая хов бадсан анав хүрэх болно. Гэхдээ бичлэгээ эхнээс нь үзээд мэдээгээ бас үзчихүүлэх зүгээр шүү манайхаа. Ингээд цагаагаараа үзцгээе. Би чамаас 5 дугаарын турш кофе ууя гэж гуйлаа шүү дээ. Чи яагаад ахтай хамт кофе ууж болохгүй юм? Өсөхгүй гараач ээ. Цагаагаарын булангийн хөтлөгч Ана байна. iPhone дээр эх 7 хоногийн цагаагаарыг ингэж заасан байна. Уран дурлалын цаг гэрч охид эмэгтэйчүүд маань хувцаа нэмэлэхэд нэм тохиромжтой алсан байна. Гэхдээ хаврын салхи хаврыг нэвчтэй манайхаа. Өнөөдрийн дугаартай маань хамтран ажилласан Април алын инжирээ. Та бүхнийхээ эх 7 хоногийн ажилд нь амжилт хүсье.
Шогийн хүрдийн энэ 7 хоногийн дугаар ийхүү өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарын ивент итгэгчээр 2 дахин бага сахар, 2 дахин их аз Team Bark хамтран ажиллалаа. Дараа 7 хоногт уулзлаа түр баярлалаа.